Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Хамтрагч давтагдагшгүй сэргээ хамт сахар калоргүй Coca-Cola No Sugar. Хамтрагч бүх төрлийн стейкийг бие буучраас. Good Price-ийн сүнс бүтээгдэхүүнүүд 7 хоног бүр агаарын тээврээр Солонгосоос ирдэг. Хадгалах хугацаа 14 хоног байдаг тул Good Price үргэлж шинээрэй. Хүчлэрэгч. Танах хэдий саадаг вэ? 24 цагаас. За баярлалаа. Шангрилаа салбар нь сонгон суулаа хамтлагчаараа хамгийн өргөн сонголттой. Сайн байна уу? Хатвэр. Бүгдээ сайн байцгаана уу? Өсгөө байна. Let's Cook Show-ны ээлж нэгэн дугаар тавтай морил. Өнөөдөр надад нэг спешиал хоолыг зааж өгөхөөр Redfin рестораны ерөнхий тоогооч Өлөнж маань ирсэн байна. Өдөр хүлээж авцгаая. За тавтай морил. За өнөөдөр ч хоёлаа ямар хоолыг хэлээ? Харин ямар хоолыг хэлээ гэдэг. Өнөөдөр загстай тэгээд загсны Япон маягийн, дор хачин Америк маягийн, соусны Франц маягийн бүгдийг хасан жинхэнэ фьюжн хоолыг гэж байгаа байлаа. За. Ямар бүр тултал нь бүр тусалж дэмжээрэй. Би бол юу ч мэдэхгүй байна. Оо, надад зааж өгөхгүй байна. За. Тэгээ хоёлаа өнөөдөр хамгийн гол юм сток хэрхэн гаргаж авах тухай ч юм уу те одоо шүл гаргаж авахад загас маань ингээд махаа гоё гаргаад авчдаг. Тэгээд яс нь хайрын бол хаягдах гээд байдаг. Тэгэхээр хоёлаа одоо ясаараа сток гаргаж авахын тулд загасаа цэвэрлээ ясаа гаргаад авсныхаа дараа ясыг мөстөө усанд сойно. За. Мөстөө усанд сойхын өмнө том ястай хэсгүүдээр нь нурууны нугламтай хэсгүүдээр нь Дотгоныхоо бүксөөр зоогоод өгөхлөөр доторх цус нь гараад элдв муухай одоо ингээд нугалцдаг гэсэн үг. Тийм бай. Тэнгүүд эндээс нэг цусыг гаргаж авч байгаа. Нэг техник үү те. Энэ ямар шоухан дээр үү? Ер нь бол одоо Солонгос калбижи минутрээ хийхэд мөстөөс нь цойгоод цусыг аваад тэгээд хийгээд байдаг шүү дээ те. Тэр нэг тийм технологи хоолны хийх аргачлал бол яваад байгаа. Шүлийг бид нар яагаад ингэж байгаа гэхээр шүлийг нэг урт удаан хугацаар ашигламаар байгаа учраас аль болох цус юу багтай, нэтгэл багтай тийм шүл гаргаж авахын тулд цусыг ингэж эхэлж сойж авдаг. За, хоёулыг өнөөдөр энэ ашиглаж байгаа загас маань яг ямар загас вэ? За, энэ black cod гэдэг загас, cod гэдэг загас байгаа. Тэрнийх нь хар өнгөтэй, илүү хар юутай сэрвэн одоо гидстэйгээ бүхэлдээ хар. Цагаан төрөл бас байдаг. Цагаан нь болохоор нурууны хар гэсэн гидсэн хэвлийн хэсэг цагаан өнгөтэй байдаг. Тийм онцлог загас нөлөөлөх үү? Амтны хувьд энэ black cod гэдэг загас жоохон тослог өндөртэй. Тэгээд ер нь ямар ч амтыг өөртөө сайн шингээж гоё тодтолж чаддаг тийм гоё загас гэдэг байна. Нэг тийм эвгүй загасны голын загасны юу ерөөхдөө далайн загаснд баг байдаг. Тэр нь энд удаа бол кодных бол бүр баг. Тэр загас идэггүй хүн ч гэсэн анх удаа загас идчихвэл ер нь код гэж болно. Вау. Та одоо тоогооч мэрэгчлэр хэдэн жил юу ажиллаж байгаа вэ? За тоогооч мэрэгчлэр би бүр 10 оноос хойш гэж одоо энэ жил 10 оноос хойш бэлтгэгчээр тэгээ яг тоогооч болоод ингээд 12 оноос тоогооч юу яг болсон. Ер нь бол 15 жилийн бол яг зориулсан юм шүү дээ. Ер нь галтайгоонд л зогсож байна. Тий. Та тэгвэл хаана төгссөн бэ? Яг энэ мэрэгчлээ. За яг мэрэгжил эзэмшсэн, мэрэгчсэн тоогооч болсон нь би Япон улсад. Вау. Болсон.
Японы улсын Осака хотод байрладаг Tsuji Culinary Institute төгссөн байгаа. Манай сургууль бол бас ер нь их нэртэй гоё сургууль гэдэг байгаа. Тийм байна тий. За тэгвэл одоо шууд хоолоо хийгээд зүгээр ураад өгцгөө. За тэгээ хоёуланд нь ямарсан том тоогоо хэрэгтэй. За Тоогоо маань энд байна. Тийм. Шүл гаргаж авахын тулд том тоогоо мэдээж. За. За тоогоо тавьчих. Тоогооныхоо тагаа хажууд нь тавьчих. За шүл гаргахад энэ хүрдгүй. За энийг чи. За луун сонгон шанцаа гэд энэ гурав юу байхгүй ер нь амар тийм гоё өнгөр бүхий. Шүлэнд бол хоолнд ер нь ордог. Франц хоолны үндсэн Mirepoix гэж энийг тий Mirepoix гэж нэрлэдэг. За энийг хоёулаа хэрэглэнэ. За би одоо шууд юу өгөх вэ? За тэгээ энийг хоёулаа арилгаад эхлэх үү шууд. За тийм. Гэртээ бол төмс луу манжинг бол бас маш сайн арилгах шүү дээ. За мэдээж бол энэ ар хэсэг нь бол эхлээд яах вэ те? Тийм толгой бүхсийг авчиж эхлээд ингэж авчих тийм. За ингэж аваад энийг ингэ бэлтчихье. За шууд одоо ийм онжир эхлэвч. За гоё арилгаад. За би нэг тийм үргэлжлүүлээ. За энэ утгач хоёр талтай эртээ идэх байхгүй. За Татаад түлхээд гараа ингэ өргөж аваад тэгэхээр булчин ядардаг учраас хоёулаа ганцыг арилгахад бол ялгаагүй ингэ болж байгаа. Олноор ялгаж бас энэ дээрээс ерөөсө гараа авах шаардлагагүй луунгаа эргүүлээд яг иймэрхүү маягаар арилгах. За тэгвэл манай чиг сураад аваарай. Мөн ногоог арилгахынхаа өмнө ер нь заавал угаачвал зүгээр байдаг. Хэдүүлээ шороотой арилгал дараа нь дахиж угаагаад одоо энэний цэвэр байдал угаагдах өөр шороотой угаахныг бас нэг арийн цэврийн байдал талаас тийм ээ. За энэ одоо энэ хэрэгтэй. За сонгоо. За ингээд энэ хоёрыг надад угаагаад. За ойлголоо баярлалаа. Энэ чад. Тоогооч маань нөгөө юу шаарддаг вэ? Диплом шаарддаг вэ мэрэгжил. Тэгээд би цагийн ажлыг шаардлагатай болоод Японы улсад байхдаа цагийн ажлыгээд зөвхөн ажил хийжсэн чинь нэг өдөр манай тоогоочийн бие өвдөд манай Японы тоогооч намайг хамт туслах гэх галтгаар ороод тэгээ паста зааж өглөө надаа. За юм амарх юм аа үгүй. Тэгээд энийг ингээ хийгээ сурчул чи яста алан мална гээл. Тэгээ би нөгөөх нь хийгээд үзсэн чи минийх яагаад ч нэг л бишээ өөр амттай болоод болтгоо. Тэгээ юм хэрчгтэй бол гайгүй авьяастай байна болж ийн гэд намайг дахиад хэдэн удаа хийлгээд ер нь тэндээ болоод тэгсэн чинь чи ер нь хоол хийчмэр юм шүү. Энэ сургууль руу яваач гэх. Тэгээ би анх сургуультайгаа танилцсан. вау. Тоогооч болж байсан. Тэгэл яг тэндээс би пастаас эхэлсэн. Одоо тэгэл ер нь бас адилхан Итали хоолны сонирхолтой. Тэгээд нэмэрсэн мэрэгжил. Энэ одоо яагаад хоолндоо энийг зүгээр юм энгийн жижигнэр биш яагаад заавал дөрвөлж ирчихэж байгаа юм? Яг шүлний хувьд бол ямар ч байсан болно. Би бүр ингээд шийдсэн ч болно хамаагүй. Яг нөгөө нэвтрүүлэгт орж ийнда гэдэг. Хотлоо. Юу нэ амтыг ер нь ижил гаргахын тулд ногоог ер нь жигд хэлбэртэй хэрчдэг. Нөгөө дээр үеэс л угаасаа нөгөө юмнуудаа адилхан хэлбэртэй хэрчмэрч гэж аав ээжийн өнөр хэлдэг байсан. Тэр бол нөгөө хоолны болцыг яг жигд болгох, амтыг жигд гаргах ер нь тэр далд юм тийм учиртай. Тэгээд бүх ногоогоо би яг шууд үргэлж ирчээд хийчихээр. Одоо энийг хэрвээ савхан ирчихээр манай шанцааны хувьд бол жоох хэцүүлчихдэг байхгүй. Тэгэхээр ногоонуудаа ингээд аль нэг төрүүлээд болчихно. Тэгэхээр амтны илүү гараад бяцраад одоо аль нэгийг арай өөр хэрччих юм бол амтны илүү чихэлдэг байд юм уу, илүү юу байд юм уу те. За. За одоо юмудаа сайн тийм ээ. За энийг усан сайн шүүх хэрэгтэй тийм. Зүгээр шүлэнд ороод угаасаа хоёлаа ингээ халаалтар уснаа уурч чинь. Тэгэхээр ер нь устай байна уусгүй байна. Хамаагүй тийм. Хамаа ойрхон явахгүй бол хажуугийн бохирдол одоо эндээс гарч юу маань энэ дээр шүүс нь энэ дээр тусаад тэгээд мартчихдаг байдаг те. Эсвэл нөгөө эндээс ямар нэг үнэр танаар тэрнээс гадна
бактери вирус нэр үүсэх учраас аль сав хооронд дамжуулж байгаа нэг илүү жишээ ойлгохгүй. Ойлголоо. За тос бол хангалттай хэмжээнд хийж байна. Гэхдээ бүр их биш. За хоёулаа энэ юуны тосныхаа халсан халаг үг ер нь тосны нөгөө урсах хурднаас ер нь градусыг ер нь тоогоож төрөл мэддэг. Тэгээд өөр ингээд баримжаа авахгүй бол нөгөө нэг шиг юу хийгээд туушаа шахтаа нэг хийж үзээ. Тэмдээ адил нэг хий. Энэ шимээ хангалттай гарлаа тохиол бүгдийг хий. Одоо энэ доор ингээд наалтад энэ хусам үүсдэг одоо Монгол хоолныхоор тийм. Энэ хусам ерөнхийдөө үүсэх ёстой угаасаа. Шүд учраас энэ дунд нь амтан шингээл орчихно. Түлэнхий бол байж болохгүй. Окей. Тэр энийг утгахаа бол зогсоож болохгүй. За ингээд усаа ууршуулад хангалттай хусам үүсээд загсны маань юунууд нь болоод ирэхлээр нь хоёлаа. Хингэлээ нэг. Нэрийн хингэлээ энэ бол үчний төлөв. Тэ. Мэрпа. Тэ мэрпа. За ингээд ногоо хийгээд өнгөт ногооны усны ядгараад энэ нөгөө юугаа усмаа баг зэрэг бас аавна. Энэ нэг хальс наалтсан байгаа шүү дээ. Тэр ингээд ногооныхоо чийг нь ингээд хуулраад гараад ирж байгаа гэсэн. Хийх сонирхолтой. За ингээд нэг дунд галаар энийг ингээ хуурагдаад өөрийнх нь энэ сонсогчоо чимээ индукцнэр ингэдэж штэ нөгөө ингэж халдаг байхгүй юу? Яг ингэ шууд халахгүй. Нэг өгөөд нэг болоод одоо ингэ чимээгийн сонсох юм бол индукцийг тэгдэг байхгүй. Тэр чинь Одоо ингэ дэжлээд буцаад байх болоо. ямар сонирхолтой. Индукц нөгөө долгион дамжуулж авсан яг тэгж халдаг байхгүй. Тэгэхээр яг тэрэн дээр хамгийн өндөр чимээ өгж байгаа дэр нь хэр шажигнж байгаагаас нь энэ устдаа өсгөөг тоогоосноор ялгардаг. Вау. Тэгээд одоо энэ шажигналт нь усны биш тосны шажигналт болоод эхлэх үед нь би ийшээ усаа игээ шөлөө гаргаж байгаа. За одоо нөгөө чимээгээ ингээд янгууд ер нь ингээд заавал бас чимээч байх. Тэр нь харсан ч болно шүү дээ. Шингэний төвшин хэр байна тийм ээ. Тэрийг хараад ер нь тостой болоод эхэлсэн байх юм бол усаа хийчихнэ. За загсны шүлгийг нэг 30-40 минут л юм. Ер нь бол дахианых бол 2-оос 6 цаг, өхрийнх бол 4-өөс 10 цаг гардаг. Ахааных бол 12 цаг шүү дээ. Рамны шүл тийм ээ. Тэгж гаргаж авдаг. Тэгээд тийм болохоор загсны хамгийн хурдан учраас энэнд бол ер нь бол тийм удаадах шаардлага байхгүй, хүлээгээд авах байхгүй. За шүлний дараагийн нэг амин сүнс болсон юм гэх юм уу? Бүдүүн ногоос өнгө надад тэр парслиг аваад өгөөч. Энэ ганг. За лаврын авч. За энэ дөрвийг нийлүүлээд бас нэрлэнэ. Төрний мэрпа гэдэг шиг. Энэ дөрвийг нийлүүлээд буке гарни гэж нэрлэнэ. Буке гарни мөн адил шүлэндөө гоё үнэр амт оруулах хүсэл сонирхолтой байгаа учраас тэрийг ашиглаж байгаа. Энэ хаана гаргалж байгаа? Энэ дандаа Франц нэршлүүд. Буке гарни. Мерафо. Тий. За одоо би энийг хэрвээ жишээлбэл үхрийн шүл байгаа 4 цаг чанахаар байсан. Биш 10 цаг чанахаар байсан бол лаврын навчнаас ийм их аваач хийчихэд 10 цаг чанах юм бол амар гашуу юм болно. Тийм учраас тоогооч нар маань арга янз бүрийн ашигладаг. Тэр нь юу вэ гэхээр хамгийн энгийн нь одоо цайны идэ байгаа шүү дээ тийм. Тэрэн шиг юм маарланд ороод байгаа шидчихдэг байхгүй хэмжээ. Тэгээ тэрийг авчихна. Гардоор нөхцөлд яах вэ гэхээр бүдүүн ногоон сонгийнхоо гадна талыг дийлэгчж байгаа шүү дээ. За энэ дээр лаврын навчнаас аваад тавьчихж байгаа. За анганаасаа бас аваад тавьчихна. Тэгээд анганаасаа аваад тавьчихна. Дотор нь хийчихэж байгаа шүү дээ. За тэгээ парслиг авчираад тавьчихна. За энэ бол их нарийн андин. За ингээд тэгээд дотор нь 2 шиг сариус бас тавьчихна. Тэгээд энийг ингээд битүүлэнгүүтлээ утсаар ингээ ороогоод энүүгээрээ цайны идэ хийчих гэсэн. Энэ чигт нь чанаад тэгээд нөгөө амтан болчлаа гэхээр буцаагаад энийг авчихна гэсэн үг. Одоо хэвлээ 40 минут учраас энд нэг шаардлага ус энэ чигээр нь хийчихсэн. Ойлголоо. Өстэй сонирхолтой идэв шүү тий. Хоол болж явах зөөр ундаагаар тайлъя. За. Хоёулаа тийм 3 сонголт байна. Тайлыг нөх үү? Нэр найлал нислийг авахсан. Өөх тусан шим. За өөх тусан цаглаа. Тэгээс нь спайт очтой. За тийм. За. Юу болохоор сахан кола.
Галтаа халуун байна уу танд? Яаж Тогоос нар чи ер нь бол халууны жоохон баримжаагүй болцсон байдаг. Гар хороон ч гэсэн температурын өрөөний температур ч гэсэн халуун орны нөхцөл одоо тэ арлын орнд дулаан Японд ч юм уу жишээлбэл галтгооны яг эд зууны температур бол 60 хүрдэг. Саунд гэсэн үг шүү дээ. Тийм байна тийм. Тэ. За баярлалаа. Cheers. За cheers. Стогой. Хамгийн цангаа тайлбарлал авч шүүгдэж шиг. За одоо үргэлжлүүлээд. За энэ хооронд хоёулаа хачирныхаа юмнуудаа бэлдээ. За. Одоо Японд сурч их үед бол нэг юмыг мэдээж сонирхолтой юм хэм бол Япон аюу жижигхэн хүмүүстэй санагддаг шүү бид нар. Тэгтэлтэнд одоо адилхан юм яамны ярианы хэллэг амтлагааны манай зүүн аймгийн давсгүй баруун давстай тийм юм байдаг шүү. Тэрнтэй адилхан Японд Осакад нэгөр Токиод нэгөр амттай байдаг. Осакад сургууль төгссөн хүмүүс нэг өөр амттай байдаг. Токиод сургууль төгссөн хүмүүс нэг өөр амттай байдаг. Жишээ нь энэ бол зүүн одоо урд бүсийн буюу Кансай бүсийн Осакад талын ийм дугуй энэ. Японд Токио руу очихоор яадаг вэхэр энэ юм дөрүүлж юм. Тэгэхээр тэр хүнийг ер нь бол хаанаас хутгаа авсан ч юм уу те хамгийн багаараа зөвхөн эсвэл хаан суралцсан ч юм уу тэрийг мэд. Ямар сонирхолтой юм те. Ерөнхий ивент тэтгэгч Ardap. Гүйлгээ бүрт урамшуулалтай. Хамтрагч Гантиг мебель тавилгын үлгэр. Хийцэн сэтгэл орон зайн урлаг. За ингээд ногоогоо таслаад авчи ойлаа. За энэ одоо яасан цаашаа явах уу? Цаашаа явчих. Хоолнд агуулгадах өнгө гэж байгаа. Хоолн дээр 5 өнгө байх ёстой. За ямар 5 өнгө вэ? За улаан өнгө байх ёстой. За байх ёстой. За тэгээ ногоон өнгө байх ёстой байх. За ногоон байх. Шар өнгө байх ёстой байх. За нөгөө хоёр нь бол энэ сарчгүй. Контраст. Дахиад тэрнээсээ дахиад юу гаргасан өнгө? Ер нь бол бүр хамгийн үндсэн буюу одоо контраст өгж байгаа хар цагаан хоёр байх ёстой. Энэ 5 өнгө байх ёстой. За тэгэнгүүт хоёулынх нь загас маань өөрөө ямар өнгөтэй байлаа. Цагаан хар хоёрын нэг л байна. Тийм ер нь хар цагаан аваа явчихсан шүү дээ. Тэгээд ногоо ороод иржээ. Тийм байна. Тэгээд луг нь улаан юм байна. Энэ шөлчин хоёулаа зөвхөн шүүж стокинг хэрэглээ. Тэгэхээр луун биш. Дахиад өөр өнгийн юм байна тэрэг. Помидорнууд. Помидор байгаа. Помидор, өнгийн помидор. Одоо сүүлийн Монголд гоё өнгийн помидорнууд хар ногоо, шар, улаан янз бүрийн өнгөөрөө тариалагддаг болсон. Өнгийн помидороор гоё өнгө оруулаад өгчөж байгаа. За бүр тодтоход хачир нь нэг нь юм ногоо өнгийн хачиртай, нэг нь юм шар өнгийн хачиртай. Ухаалаг плетиг маань энэ хооронд дохио өгж байна. Одоо ер нь буцлагт өгч шүү гэдэг. Итгэлийг бол хоёлаа аавна. Ер нь энийг заавал авах хэрэгтэй юу? Энэ ер нь эрүүл мэндэд сөрөг сквал сайн маань гэдэг юм байж юм уу? За нэтгэлийн тухайд бол ер нь бол нэтгэл бол адилхан л хоолн дотроос гарч ирж байгаа шим учраас заавал авах шаардлага байхгүй. Ресторанд жишээлбэл ашиглалт хадгалалт богинотой учраас бид нар тосын заавал авдаг. Сүүлийн үед хүмүүс гэртээ булууны шүл авгүй хийгээд хөлдөөж чаддаг болсон шүү дээ. Тэр тохиолдолд заавал авах. Ягаад гэхээр хадгалалтыг удаашруулж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар өнгийн гоё тунгалаг цэвэрхэн байлгахын тулд бас заавал авдаг. Энэ ингээд дотор нь нэгдээд ингэх юм бол жоохон булангартай шүл болно. Тийм. Тэгээ тэрийг гоё тунгалаг байлгахын тулд ер нь нэтгэлийг бол заавал авна. За. Таны хувьд яг хоол гэдэг одоо ийм зүйл байгаа шүү дээ. Тэрийг яг энэ тодорхойлох томьёо яг таны өөрийн одоо нэг би хоолыг бол яг ингэж боддгоо гэсэн тийм одоо афоризм гэдэг ч юм уу эсвэл яг тийм нэг гоё юм өгнүүд байна. Танад гоё тэрийг нэг хэлээд өгөөч. Хоол гэж яг юу вэ таны хувьд? Хоолны тухай гэхээс илүү яг энэтэй холбоотой рестораны бизнесийн тухай надад нэг тийм яриа байна. Би зочд бодолд ажилладаг байсан манай Япон зочд бодолд ажиллах манай Япон ерөнхий тоогооч маань ер нь хоол чинь ингээ хинч хийж чаднаа. Чи тэр хүнээс ялгарч хийхгүй бол нэг онц байх шаардлага одоо тэр нүнээс ялгарах ямар нэг юм чамд байх ёстой тэрийг олоо л гэж ярьдаг байсан. Монголд мөн адил гамбаа захирал маань ч гэсэн адилхан тийм юу ярьдаг. Одоо энийг чи зарим хүмүүс хоол идэж тийм комент хэлдэг шүү дээ. Энийг би ч гэртээ хийчих юм байна гэдэг. Тэгэхээр рестораны хоол хийж байгаа хүн бол рестораны түвшинд байх ёстой.
гэж боддог. Тэгээ энэтэй холбоотой би ээжтэйгээ яриад нэг удаа инээлжсэн түүх надад байна. Тэр юу вэ гэхээр би том болоод өөрийнхөө рестораныг нэчээд томсчоод тий. Хүмүүсийн өмнө очиж тэгж ярина да. Хоолыг хинч хийж чадна. Тийм болохоор энэ бол эрсдэлтэй бизнес гэдэг. Бизнес нэгтгэлийн бизнес тэр утгаар нь ярина да гэд ээжтэй нэг хэлэх гэснээр зориг хүрдгөө. Тэгээд манай ерөнхийдөө ч ингэж хэлж гин гэдэг хүний өмнөөс ярьсан юм ярьчихгүй. Тэгсэн чи ээж айхтар хэлсэн байна те. Тэгсэн чи дотроо би татч би хэлсэн юм аа. Би айхтар хэлсэн таахгүй. Яг тэгээ хөвгөлтэй юм юу. Одоо тэгээ энийгээ нэгэд ээжтэй ярьсан. Одоо ингээд та бүхэнд ч гэсэн ярьчлаа. Тэгээд дараа нь том тоогоочлаа тэгээ ярихаар энэ нөхөр ингэ ярьж ирсэн шүү дээ. Та нар гоё үзээрэй. За ингээд ер нь нэтгэлийг авчна. Бүрэн ер нь тэгээд хай гаруул шаардлагатай гаруул аваад л байна хоёлаа. За энэ ингээд 40 минут орчим буцлаа. За. За одоо ингээд шүл маань ерөнхийдөө өнгө зүсний хувьд ч гэсэн ингээ гоё шаргал. Өнөр нь ч гэсэн ер нь нэлээ загас үнэрт нь мэдээж одоо мэдээ анаад довн үнэрт чинь ингээ төсөөлөд үнэртэд үзэхэр довн үнэрт нь байна уу? Хайгаар сонгоно хайгаараа. Тэгээ юмнуудаа ингээд хайгаад бүгднийх нь өнөр ер нь гарч ийна, тодорхой хэмжээнд гарч ийна гэх юм бол шаардлагатай бол амсаж үзнэ. Амсахтаа ер нь ингээд халдваараа ингээд амдаа хийж амсдаггүй бид нар нөгөө нэг ер нь ч сороод авчихсан. Тэгэхээр халдвар ер нь хөтөнөө айгүй их юмдар гардаг шээ. Амссан халдвараа буцааж хийгээд заваа ингээд бид нар яг үндэ амссан халдвар нь аманд нь огт хүрээгүй байдаг байна. Тийм сайн та зүгээр сорчлоо шүү дээ. Зайны хувьд яг мэдээж аманд ойртож байгаа. Гэхдээ нэг би яг дээдлийн юм сороод авч байгаа учраас. Тийм тэгээд хоол бэлтгэгч одоо Монгол улсын хэмжээнд дэлгүүр дэлхийн хэмжээнд тоогооч нар маань өөрсдөө ингээд тогтмол үзлэг шинжилгээнд орж байдаг. Одоо Монгол улсад хамгийн ойрхон маань цагаан нэвтрийн үзлэг шинжилгээ гэдэг одоо надаас ямар нэгэн бактери нь юу вэ? Тэрийг тогтмол үзүүлж яадаг. Өвчлөл байна уу, дамжих халдвар төвчний юм байна уу? Бүгдийг үзүүлж яадаг учраас Монголд ер нь бол нэлээд гайгүй чанга хэрэгждэг. Төлбөр маш нарийн юм шүү дээ. За, хоёулаа одоо хачирныхаа ногоог энэ хооронд бэлтээ. За, амны хэмжээтэй хэрчийн эднэрийг тэгээ ийм л чиглэл ер нь өгөгдөн. Тэгэхээр за амны хэмжээ. За энийг бол одоо амны хэмжээтэй ярьж ирчих үү? Энийг яаж хэрчих вэ? Бүгд өөр хэрчигдэнэ. яа тамар ямар айхтар юу гэдэг вэ? Өсөж байгаа хүсэмжит зүсэлт бол ерөөсөө л юм. Усогоор нэг, усогоор нь хоёр. Өнөөдөр одоо урсгал угтад арилахгүй бас л адилхан. Энэ бүр энэ нугаж ингээд нуугдсан байгаа байхгүй. Энэ одоо ингээд ер нь бол би сөхөхгүй бол гарч ирэхгүй. Тийм байна. Бараг идэхэд ч гэсэн би ингээд үндсийн ялгаа хийчих учраас энд үлдчихнэ. Гэхдээ нэг хоол нэг тийм шорон амттай болчихдог. Тэгэхээр манайхаа урсгал ус биш нэг юм хөөрхөн төмпөнд жоох ус ингэж тосч авч байгаа. Тэрнэр ингэж булхуулж угаадаг гэж шүү. А тийчэн болвол яг гоё энэ бүх юу цаанууд маань цэвэрхэн болтгоо. Сонирхолтой шүү. Танд яг шалгалт өгч байгаа юм шиг санагдаж байна. Ингэж нэг Оо. Ер нь ингээл яг одоо өмгөхөд нэг аманд багтахаар одоо нэг хүний хазалт ер нь энэ байхгүй юу? Аа. Энүүгээрээ хэмжиж чинь. Тэгээд энд ингээд одоо яг ингээл багтчихвэл одоо хэмжээний болж байна л гэж үзсэн. Одоо бүх талаасаа ингээл бариад эндээ харж байгаа. Хартаа манайхаа. Ердөөсөө эндээ багтуулаад ирчихсэн юм биш үү? За шүл маань ер нь болж байна. За. Шүл шүүх гэдэг даалгавар өгчих үү. За. Халуун шүлийг маш болгоомжтой авч явна. Булангартуулж хөдөлгөхгүй яг энэ чигээр нь нарийн шүүрээр шүүхэн шүү заяа. Ойлголоо. За. Шүлөө шүүгээд болчлоо. За. За ингээд гарсан шүлөөрөө хоёлаа ер нь усныхаа оронд бүх юм байна. Одоо ногоогоо энэндээ шалцлана. Соусаа нүгээрээ хийн. Вау. Доор нугаа бас нэг хачирны полиантай нөө түрүүний амсдаг. Энийгээ бас шүлөөрөө зурна. Хөө. Тэгэхээр ерөнхийдөө энэ үндсэн амт нь яг энэ шүл явж байгаа л гэсэн үг. Энэ шүлнөөсөө би нэг жоохныг салгаж аваад юунда соусныхаа юуг аваад үлдчихье. За тэгвэл хоёул эндээ салгаад авчих шууд. Тэгээ полиантаг яг наач авчих. Хоёлаа нөгөө нэг жим байсан да. Тийм. 300. За 300 г. За 300. Цонгоч. Дэшээ дэшээ нэг 200 хөдөлж байна уу?
Яг 300 байвал 95. За 300. Яг 300. За наадхыг чинь тавиад ногоогоо шалцлаад авчих юм. Ногоогоо шалцлана гэдэг нь яанс үглээ. За шалцлана гэдэг нь бол бүр буцалгаж чанах биш. Халуун бүлдөөс нь хийгээд тодорхой хэмжээний болголт, тодорхой хэмжээний ариутгал явагдаад тэгээ авчиж байгаа. За юу яач надад нэг мөстөө ус өгч. За. Ягаад мөстөө ус авч байгаа гэхээр ногооныхоо болголтыг би яг ингээд нэгээс 10 оноор явж байгаа 8 дээр ирэнгүүтлээ тэнд нь би зогсоомоор байгаа учраас шууд халаагаас хөтөр огцон шилжүүлж байгаа. Тэгээд тогтхолоор өнгө нь гой үлддэг. Яг гоё юм ногооноор ногооноор үлдэн болцсон бас хит болохгүй. Зарим ногоог одоо ингээд шалцлаад авангуудаа халуун чигээр нь өргөчих юм бол нэлтэйчдэг. Тийм. Нийс садатын хүмүүс яг гоё болгоод аваад гаргаад хөргөжих хооронд нэлтэйс мэдэн шүү дээ. Гэхдээ наа чи яг амсгад гоё байсан юм хэрэг байгаад. Ягаад тэр төмсөө хурдан хөргөг учраас. За баг зэргийн давс хүн ер нь юуг хамгийн амттай гэж боддог вэ гэхээр өөрийн биеийн давсны агуулмжтай тэнцүү зүйлийг хамгийн амттай гэж үздэг. Давс маш ихтэй хоололдог хүмүүс ер нь хэр баргийн юм таалагдахгүй. Давс баг иддэг, огт давс иддэггүй хүн бас юмыг нэг сайн ялгаж амталж чаддаг. Тийм нөлөөтэй байдаг бахан тийм. Тий, давс нэг тийм ажилтай. Тийм бай. Таны хувьд тоогоочоос өөр ямар нэг мэрэгжил байгаа юу? Тийм шүү дээ. Би ч бас давстайгаа адилхан олон ажилтай гэдэг. Би бас сэтгэл зүйч. Вау. Дараа Японоос буцаж ирснийхаа дараа би ахаа сэтгэл зүгээр сурахаар шийдээд. Яагаад сэтгэл зүйч гэж? Хоол сэтгэл зүйр ер нь нэлээд холбогддог. Хүн хоолыг яг ингээд хүмүүс ярьдаг сэтгэл гаргасан хоол амттай болдог. Хэрүүлтэй газар хоол муухай болдог ч гэдэм үү те. Энэ юм гоё халуун дулуур амьсгалтай газрын хоол амттай болдог. Яагаад вэ гэдэг нь тэр яг ийм хийсвэр сэтгэл зүй юм биш байхгүй. Дахин дотор болж байгаа процесстэй шууд холбогдно. Яаж холбогдох вэ гэхээр хүн хоолыг хамгийн ихэнд чихээрээ хоолно. Одоо хоёул энэ хоолыг идээд эхэлсэн байгаа. Тэг чи угсаа яг хотод маань бүр шууд ингэ ажиллаад эхэлсэн. Буцалж байгаа чимээнээс эхэлж байгаа. Тэгээд энэ шүлний харагдах байдал, үнэр тэгээд энэ аманд мэдрэгдэх мэдрэмж хатуу зөөлний ялгаа тий. Хоол хамтлаад эхэлсэн шууд шүүсэл. Харин шууд бүр хоол гэдэг ялгмаар санагдаад эхэлж байна. Нөгөө нэг хоёул дөрөв ногоо хуурж байхдаа чимээ чагнаад гэсэн чинь яг тэр шиг ингээд ресторанд орж ирэхэд хүртэл ресторан ингээ хуушуур шарж байгаа, мах шарж байгаа, хаалгараад ингээд тэр чимээнүүдийг хүн хамгийн ихэнд хооллдог байхгүй юу? Ерөнхийдөө тэтгэгч ArtPay. Хөөгүү шимтгэлгүй 60 хоног тухайн төл. Хамтрагч чанарын стандарт, эрүүл бүхний эхлэл, насан туршийн эдэлгээ. Toto Household. За одоо хоёлаа загсаа порцлээ. За. За загсаа тавих листэ бэлдэнэ. Загсныхаа хайрс талыг сайн сэврээгээд өгсөн байгаа. Хуурайд. Зя. Одоо энэ уурт нарийнхан үзүүртэй байх юм бол яг загсны юу хотог гэсэн үг. Энэ хотгийг бол ер нь янаги гэж нэрлэдэг. Янаги. Тийм энэ хотог бол нөгөө нэг суши сашими хэрчих нэг татах зориулттай тийм хотог байгаа. Тэгээ ер нь бол хайрстай сэтрээ яг хоёр татагдж байгаа. За ингээд хоёул энийг хоёр порц авчи. За шарах загас маань бэлэн, нэг хачир маань бэлэн болсон. Одоо хоёр дахь хачир тэгээ соусны ажил. Соусны ажлыг бол хоёулаа загсаа овонд орцсон байх оронд намжих учраас одоо хоёр дахь хачир уу полента руу орё. Өөрөөр хэлбэл хоёуланд нь 75 г полента хэрэгтэй гэсэн үг. За ингээд 300 дээрээ 75 г полентагаа хийчихье. Шууд хийчихнэ. За бас энэ 75 г. За одоо энэс хоёулаа 75 буюу нийт 150 г надад бэлдээд өгөөч. Тэр оронд би энийг болгочихъя. Яг 75 болох.
Шүүн крем тослог нь 35-аас дээш байх хэрэгтэй. Өндөр тослогтой байж ээж гоё өвтгөн амттай тийм болдог байгаа. За шууд. За жоох итүүлчлээ. Зүгээр. Зүгээр үү. За ингээд шүлөө уугаад нөгөө каш маань ингээд өтгөрөөд эхэлнэ. Гөх тийм биш. Шууд өтгөрөө авчих юм тий. Каш шиг болд юм. Ер нь л каш гэж хэлж болно. За одоо над хоёроо ишээч. За энэний үнэр бол бас үнэхээр хамрыг мань жаргаж байна. Тэгээд энэ креми яг энэ мэдрэмж нь юутайгаа нийлээ загсны хамттай нийлэхлээр бүр гоё явж байгаа юм тий. За одоо энэ дэр галаа штэ амар сайн багсах бол өтгөн полента маань буцлахаар айхтар. Ойлголоо. За давс мэдээж орно. Жоо хатбэрч орно. Энэ л таны албаг. Амсаа. Бас. Ямар салбаа буцааж хийж болохгүй бусдаа болчихлоотой. Одоо хондоо бол яг тийм зүгээр сул. Яг л маш аваад тийм. Тийм ээ. Баазар нэг тийм хөөрэй юм шиг мэдрэмж. Тэгж амтч шүү. Хөөрэй дүү. За нэг буцалгаад авчих юм бол та. За. Полента болсон, ногоо болсон. Одоо хоёулаа загсан овн руугаа хийгээд тэгээ хачирныхаа юунд орно гэсэн үг. За ойлголоо. За харилын хавган дээр хайрс тогтооно. Тэхийн тулд эхлээд жоохон тостой. Шархуу. За тосооч. За. Бас яг стик шаардлагатай төстэй юм тийм. Төстэй. Хайрлын тавг маш сайн халаах хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм ган хайрлын тавг маань наалдаад байдаг. Тий. Наалдуулахгүй тул наалдуулахгүй тул маш сайн халааж байгаа. Төмрийг ер нь маш сайн халаачих юм бол энэ дэр өндөрч наалдахгүй. Тий. Нэгэн сайн халаахгүй бол нөгөө гоё хайрстай хальсаа алдчих гээд байгаа шүү. Тийм байна. Ер нь хайрстай юмнуудыг дандаа хайрстай талаар нь хэлж шарах хэрэгтэй. Тэгээд шаардлагатай бол иргэн энэ тохиолдолд бол хоёул ирэхгүй. Яг энэгээр явууч. Наалтад байхааргүй л харагдаж байна тийм. харагдаж байна. Тэгээд бас нь хурдан байна. Вау. Тэгээд энэ хөдөлгөж болохгүй. Тэндээ бол өрн хайрсан тогтхоор яар шарагдах. Гоё юм шүү дээ. Загсаа хөдлөхгүй. Гэхдээ тосоо хөдлөх юм бол температур нь жигэд дарах нь. Асар учиртай юм байна. Тосны химийг жигэд дарах нь. Одоо энэ загс өөрөө хөдөлж штэ. Тийм байна. Наалдаг байна л гэсэн үг байна штэ. Гой хайрс тогтоож өгөөд тэгээд дисмегийнхаа овн руу шилжүүлсэн. Овн бол 200 градус дээр халаагдсан байгаа болоо тий. Загсныхаа том жижигээс мэдээж хамаарна. Гэхдээ ер нь загс бол нэг 200 градусны 8-аас 7-оос 10 метр хангалттай болж байна. За одоо ингээд хиншүү хэрвсны одоо юм нэг таатай бус утаа гараад эхэлж штэ. Энэ бол ер нь төлөгдөх тийшээгээ орж ийнэ л гэсэн үг загс маань. За энэ үед нь хоёул аваад гаргаад ингээ хайрсыг харуулъя. Ер нь бол борс шаргалыг тогтоод эхэлсэн байна. За одоо нөгөө талынх нь хайрсан тий. Оо вау, гоё шаржигнөр харагдчих. Тийм гоё алтлаг шаргаад өнгөтэй харагдчих. Чимээгэндээ. Тэгээд энэ дахиад шоунд явах гэсэн. Одоо ингээ харах юм бол махны болц энэ хүртэл болцсон байна. явцсан байгаа тийм. Энэ дунд хүртлээ. Одоо тэгэхээр энийг гүйцээж болох ч учраас нэг тийм ч бас удаан явахаагүй л харагдчихэв тий. За. Одоо хоёулаа энийг нэмээд амтлагч. За. Сая бол зөвхөн давсал цацсан. Шарахын өмнө.
перц хэрэглэж болно. Эсвэл загсан дээр ер нь их тохиромжтой байдаг. Lemon pepper гэдэг баг зэргийн эсэглэн. Одоо загсан дээр ингээд лимон шахацаагүй гэдэг. Тэр хамт байгаа л гэсэн. тийм нэг төрлийн зээл واخгүй. Тэ? Ийм хуурай амтлагч. Таасаа хэллээ шүү дээ. Лимоныг нэг бол ингээд шүүсээр ингэж тгээ эсвэл бол лимон пеппер гэж байдгаа гэдэг. Энэ нь одоо нөгөө загсны муухай амтыг дарна гэдэг чинь хүмүүс нэг тийм маягаар ойлгож хэрэглээд байдаг шүү дээ. Юу яаж байгаа? Загсны муухай амтыг яг монголчуудын хувьд дарж байгаа юм бол дарж байгаа. Ягаад гэхээр эсрэглэн амт давмгаалаад ороод ирж байгаа. Тэр байдал нь эсэргээрээ одоо тэ юунд бол Европ зүгийн юм уу, Америк зүгийн байх юм бол загсны амтыг өшөө гоё тодтогч хоёр загас хооронд миний амийг цэвэрлж байгаа нэг тийм амт өхийн тулд ер нь ашиглаж байгаа их бол гарч ирсэн. Тэгвэл бүр тэгэхээр бас нэг юу болж байгаа хэвшмэл юу ойлголт. Одоо энэ муухайг нь дарж байгаа давал биш ер нь бол технологийн хувьд юм хоорондоо зохицуулж байгаа юм байна тийм үү? Тэр эсэглэн амт нь амийг цэвэрлэн нөгөө after taste яг тийм. Сушидэд араас нь цагаан гайддаг адилхан гэсэн. Соус маань бол маш энгийн заяа. Хоёлаа энэ загас шаарсан хайруулга байгаа шүү дээ. Эннийхээ шаардлагагүй тосыг нь асах чинь. Хайруулаа бол угаахгүй шүү. Амтын шингэх гэж байгаа болохоор. Тийм. Стейкэн дээр ч мөн адилхан яадаг та. Энд одоо ингээд загасны хайрс одоо бидний нүдэнд харагдах түрүүнийх шиг хусан маань үлдсэн байгаа шүү дээ. Тодорхой хэмжээний тосол үлдэн арчиж болохгүй. Яаж болохгүй. За ингээд энэ дээрээс соуснд ашиглагдах шүл маань байгаа. Түрүүний гаргаж авсан. Шүлөө нэгээд авчна. Шүлэн дээрээ кажун хамгийн гол амтлагч болж өгч байгаа кажун. Кажуна хийчин. Баг зэргийн давс. Баг зэргийн перц. Ингээд крем орно. Хэдэн грамм гэсэн үг? Шүлтэйгөө нэгийг харьцах нэг. Нэг адилхан. За одоо хоёлаа наадлыг чинь халаагаад буцалгаад өөрөө нэг дээд нэг амттай болоод ирэхэд нь эннээсээ жоох хийчихнэ. Хамтрагч үйлчлүүлэгчээ дээдэлж чанарыг эрхэмлэнэ. Good Price Market. Хамтрагч Ajuma Republic. Жинхэнэ солонгос амтыг гэртээ. Хамтрагч Завгар технологийн төгс сослол SMEG. Албан ёсны дистрибьютор Enamog. Мэдээж төхөө 1-2 секунд хальт ингэж яагаад тэгээд загсаа инэ. За загс маань болохоор 200 градуст хийх юм байна. Тэгээд өөрөө нөгөө загсандаа ихтэй байх юм бол medium rare ч юм уу rare идэж болдог гэсэн яг суши шиг. Одоо болохоор энэ дээр бараг загс маань ер нь болцсон нэлээ болцсон харагдчихсэн. Тэгэхээр баг хугацаа өгнө гэж хэлчихсэн. За одоо тэгээд энэ дээрээ хугацааг нэг 8 минут байхад бараг болно гэж хэлчихсэн. За одоо энэ хоёрынх нь хоолнд ашиглагдаж чимэглэл болж байгаа ногоо учраас энийгээ бүгдийг халаах хэрэгтэй байгаа шүү дээ. Ингээд нэг жохон шүлтэй хайруулын даа тоогоо юу гэдэг юм бэлтчин. За соус маань ер нь ингээд одоо нэгэн жигд амттай болсон байгаа буцлаад. Тэгвэл нэлээд шингхэн байгаа. Энийг хоёулаа өтгөрүүлэх аргыг араас нь явна. За ногоогоо халаагаад авчна. Ногоогоо яагаад тогоонд хийгээд яагаад байгаа вэ гэхээр талан байх боломж байхгүй учраас би энд нь таглаа шууд энд ойрхон тавих гээд байна. Шүлтэй. Жоон шүлтэй хөндлөлт юу хариуд нөө биш юу сонгосон байна. Зэ тавга. Болчихлоо. Гой галтаагатай байна нөө. Тийш тахаа. Энд чи одоо гантик гэдэг компани маань хийсэн байгаа шүү дээ. Одоо бүр энэ тавьсан байгаа доош орох юм шиг. Тийм, шууд ингээд доошоо ордог. Ингээд доошоо орно. Таарта. Ингээд доошоо орж. Энийг ингээд өөртөө шууд тохируулчих болно. Нэг бол гаргаад ирж болно. Тийм байна те. Наа чи ямар амар. Сүүлийн үеийн бүр технологиудаар ингээд
тоноглогдсон юм бил. Энэ бас гарч ирсэн үү? Тий. Энэ бүр гарч ирэн заяа. Тэгснэ бүр өөр дээр спикертэй. Галтгоондоо ингэж гоё спикер дээр дуу тавиад сонсч болно гэсэн үг. Харин галтгооны спикер ийш тийш алга болоод байд ямар юм шиг энэ дээр байж тах юм шүү. За Яастай юм бил. энд ингээд халуун яасан ногоо маань ер нь болцсон. За. Ийшээ баг зэргийн амталгаа хийя гэдэг юм бол хоёлоо давс нэмээ. Давсаа бүр хураа. Энд байгаа. За тэгсэн. Одоо ер нь бол энэ нөгөө нэг шүлэнд шалзалсан, давстай шүлэндээ шалзсан ногоо л байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр сулхаан давс хийгээд Чимэг давсан тий. тэгээ ингээл халуунаараа байж иг заяа. За. За тийшээ одоо цагаа харна. Хэдэн минутын дараа загас маань гарч ирэх вэ гэдгийг хоёлоо тооцгоно. 3 минут. За 3 минутын дараа гарч ирнэ гэдэг чинь ер нь бол соусаа бэлэн болгох чи. Өдрүүлэх Холентойгоо бас бэлэн болгох чи. Эсрэглэн юм сүүн бүтээгдэхүүн дээр орохоор ямар процесс үүсэх вэ? Ээдүүлнэ. Ээдүүлж төлөх гэж байгаа байхгүй. Оо эн чинь нөгөө нэг манай лимоны юм шүү дээ. Тийм шүү дээ. Лимон пепер тий. Өөрөө. Сонирхолтой юм байна. Ер нь бол тоож болъё гэж их юм бол математик хиймдээ сайн байх ёстой юм шиг байна лээ. Тийм байна, тийм. Тийм. Бүх бүтцэн яаж өөрчлөгддөг вэ? Болохоор яадгүй ямар ч чанартай Тэгээд нөгөө физик чанар манар бүгд л ер нь чухал юм шиг байгаа. Тийм байна. За 50 секундын дараа загас маань гарлаа. Халуун ногоотой халуун соустай. Одоо энийг нэг хөнгө халаагаад авчна хоёлаа. За тэгвэл ингээд юмудаа бэлтчихье. Хоёлоо соусаа тэнгээр ингэчий. За энэ полента маань түрүү хөрсөн байдлыг харахад бол яасан байгаа? Өтгөрцөн. Одоо буцаад ингээ халахлаараа шингэрнэ. Тийм байна. Вау. Одоо ихлэ харагдсан яг нэг тийм төмсний нугшны бүр юм шингийн хэлбэр шиг харагддаг юм байна тий. Зя. Ингээд хэл температурыг багасгана. Тэгээд ингэн гэсэн. Би ч бүр янз янзын олон гоё зүйл сурч ин та. Олон лайвлгүй байдал тааш. Вау. Тэ намайг идэж байгаа юм шиг л харагдчих. Зя энийг хараа. За полентойгоо хийсэн. Одоо нөгөө нэг хавчаарч хэрэг болно. За. Алдар тавьчаар зүүн мөрөн дээр гэдэг шиг. Яа. Зүр үнэхээр л арааны шүүс хасгарч байна. Яагаад гэвэл биш үү? Энэ хоолыг хүн эхлээд сонсож идэж эхэлдэг гэсэн. Дээрээс нь үнэрлдэг гэсэн. Одоо тэгээд бүр яг ингээд хэдхэн хормын дараа битүүрийн ингээд амтлан гэж боддоо. Ямар гоё юм. Бүр хайртай их нэртэй, эсвэл хүүхдүүдтэй, нөхөртөө зүгээр яг хайртай гэсэн бүх хүмүүстэй бүгдэнд нь хийж өгööre. За хоолны хувьд маань гэх юм бол одоо ингээ яг тавгалж байхдаа дарааллуулаад ярих юм бол хоолны хамгийн үндсэн авах ёстой юм маань юу байх ёстой гэхээр хоолноос хүн ер нь калори буюу нүүрс усаал авах ёстой. Хамгийн ихнийх нь. Тийм учраас нүүрс ус буюу полентойгоо хамгийн ихэнд нь тавьж өгсөн. Тийм байна. За араас нь хүн юу авах ёстой гэхээр эслэг авах ёстой. Тэр ногоо. Эслэг ногоонгийн ургамалд байдаг тийм. Эслэг авах ёстой. За эслэг авцсан. Эслэг яах гэж авсан бэ гэхээр хоёлаа ч уурыг задлах гэж авсан шүү дээ. Тэгэхээр одоо задлах ёстой уурыг авна. За ингээд нөгөө уургийг чи хоёлаа дан уург гэдэг чи ер нь жоохон аргу учраас соустай байх шаардлагатай. Илүү зөөлрүүлэх талт нь тий. Соус маань төгсгөл буюу хоолыг хоёлаа одоо харж идэх чадамжлагт нь давтуулах үүднээс Энэ юу вэ? энэ ногоон тос буюу сармис парслитэй тос. Нөгөө цогт нь ингээд миксэрдсэн байдаг уу? Мөн. Тэгээд эслэг баялагч гэсэн ер нь хангалтгүй шүү дээ. Монголчууд нэг ялангуяа. Тэгээд Холооны үр. Үр тарэ тий. За эндээс хоёлаа нөгөө хамаг тос мосоо авцсан. Ашигтай тос самар.
Хушны самар. Улаан өнгө бага байгаа учраас соусонд норсон кажун. Загсныхаа амтыг тодтгохоор chili flakes. За энэ ногоо юу вэ? Хамгийн сүүлд нь нутаг парсли. Парсли. Одоо хоёулын энэ алтлагаар яах вэ? Алтлагаар хоёлаа нөгөө хавчраараа. За би ойлгочих. За ямар вэ? За одоо би гоё ингэмээр байна. Гоё загсан дээрээ загсныхаа яг энэ гоё хайрсан дээр ингэж тавьж өгмөр санагдчих. Зүг. Дүүрнү. Үгүй. Ингэж яг нэг юм Энд нь тий тий. нэг тийм зүүн тий тийм дог харагдах. Ингээд нэг юм тансаг мэдрэмж юм байна л да. За. За. Би бол яаж тавьмаар байна гэхээр шүү дээ тий. За. Ганц голд нь Ганц тэгээд дөрвөх. том. За ингээд өнөөдрийн хоол нэг иймэрхүү байлаа. За одоо хамсах уу? За. За хамгийн өсвөлээсэн мөч маань ирлээ. За. За хамсах уу? За амсаа. За ингээ. Энэ нэг би чим гэсэн шүү дээ. Аа. Тэгэхээр та миний хийг. За окей. За би таны хийг гэдэг. За юунаас нь ихэж хамсах уу? Та юу гэж бодож байна? За ер нь бол бүгдийн нүг нь холиод амсвал зүгээр. Тийм учраас одоо яг ингээд нэг арсны юугаар ингээд мах гарсан хэсгээс За. би бол доошоо ингээд загсаа тасалж аваад халдван дээр доотлийнхоо суур нэг эрдэн шиш загас соус гурваа давхарлаад тэгээд нэг байт. За. За одоо ингэж чиж байгаа юм байна. Одоо тэгээд соус тоо ингэж давхарлаа. Тэ. За. За ихний байт. Яг л дээд зэрэглэлийн рестораны хоолыг яг юм гэртээ идж байгаа юм шиг үнэхээр гоё. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн байнга ресторанд ороод байх цаг зав ингээд боломж олддгүй шүү дээ зарим үед те. Тэнгүүж яг гоё гэртээ яг энэ аргаар туршаад үзээрэй гэж хэлмээр байна. Үнэхээр баярлалаа танд. Үнэхээр саг. Let's Cook Show-ны хөрөлцөн ирж ийм гоё Black Code гэдэг загсыг маш гайхалтайгаар урлагийн бүтээл шиг ингэж хийж өгсөн. Танд маш баярлалаа. Хоёулаа гэнэ үзээд олон хүмүүс бас яг ингэж хийхийг сурсан байх, бас сурж байгаа байх. Тэгээ танд цаашдынх нь амьдрал, ажилд нь, карьер бүх зүйлд нь хамгийн сайхан бүхнийг хүсье. Тэгээд намайг үзэж байгаа, бас бид хоёрыг үзэж байгаа бүх хүмүүс ч гэсэн сайн сайхан бүхнийг хүсэж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.